No pain, no gain. За энэ бол ерөнхийдөө юу гэсэн үг вэ гэхээр амжилтанд хүрэхэд жоохон өвчин шаналл жоохон зүдрэх хэрэгтэй гэсэн үг. No pain, no gain. За тэгэхээр ерөнхийдөө би энэ үг болохоор бас ямар утга учиртай гэдгийг бас тайлбарлах гад бэлтжлээ. За ялангуяа та бүхэн одоо төвшин чинь A1, B1, A2 ямар төвшөнтэй байсан хамаагүй үнэхээр бодит сайжрал гаргая гэж бодож байгаа тодорхой хугацааны сахилга бат дэглэмтэй байх хэрэгтэй. Тэгэхээр тэр нь болохоор 7 хоногийн 3 удаа хичээлээ хийнэ гэсэн бол яг тэр үедээ хийх ёстой. Даалгавраа хийх бол даалгавраа хийх ёстой. За тэгээд өөр ярианы дадлага хийнэ гэж байгаа бол ярианы дадлага хийх ёстой. Явмааргүй байсан ч гэсэн явах ёстой. Зарим үед болохоор хичээл чинь бас өөдгөртэй сонирхолгүй санагдсан ч гэсэн үгээ зээжлэх ёстой. Тийм ээ. За энэ бол ерөнхийдөө бол тэр нөгөө пэйнийг яриад байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар заримдаа амьдралдаа хийх дургүй ч гэсэн хийж өөрийгөө сахилга баталтай болгодог зүйлүүд бийж байдаг. Тэрэн дээр болохоор бас хэл сурахад ч гэсэн бас тийм зүйлүүд бол байдаг. Тэрийг ерөнхийдөө хийх ёстой. Gain гэж юу юм бэ гэх юм бол төвшин ахих, илүү чөлөөтэй ярьдаг болох, илүү олон үг мэддэг болох, уншсан зүйлээ ойлгодог болох, хүмүүстэй харилцаж чаддаг болох гэсэн зүйлүүд бол gain-үүд байна. За тэгээд өнөөдрийн хурал энийг тайлбарлаж бодлоо. Bye bye.